Сайн байцгаана уу? Одоо аав алтан хуйг ээж намын цэцэгтэйгээ би эрхтний талаарх тохиолнуудыг сурцгаая. Ингээд би эрхтэн. Би эрхтэн. Бие бүхлээр нь зам. Би эргэж байгаа юм тийм. эрхтэн. Тоолгой. Хамар. Ам. Чих. Нүд. Хөл. Гар. За дахиад давтъя бүгдээрээ. Тоолгой. Хамар. Ам. Нүд. Хөл. Гар. Ерөнхийдөө өөрийнхөө би эрхтнийг зааж ин тийм үү? Тэгэхээр багш одоо юу гэх нөө хамарчсан үнэрлдэг амаар юм иддэг чихээр юм сонсдгийг одоо бүгд ойлгуулахын тулд. За тэгвэл бүгдээрээ хамтдаа саяныхаа сурсан үгнүүдийг үл өгтэй хамт хавсаргаж үзье. За тэгвэл яадаг вэ? Хамар үнэрлдэг тийм ээ? Хамар бол үнэрлэх эрхтэн. Хамар Үнэрлэх. Ам бол эддэг тийм ээ? Бас ярьдаг. Амаараа эддэг. амаа идэх юм идэх. Чихээрээ чихрүүгээ зааж ин тийм үү? Чихээрээ Сонсдоо. сонсох Нүдэрээ хардаг. Хардаг. Хөлөөрөө хүн яадаг үлээ? Хөлөөрөө Явган явдаг тийм ээ? явах хөлөөр явах Гараараа хүн яадаг уу? Ажил хийдэг. Гараараа хүн ажил хийдэг. гараар ажил хийх Гараараа хүн ажил Ажил хийдэг. Сайн байна. Ингээд бүгдээрээ хамтдаа би эрхтний талаарх үгнүүдийг хэрхэн тогтохыг сурлаа.